Байхгүй миний мик хэвдэрсэн. Дийн ингээд хугарцсан. Надад аймаг орох хэд гэдэг ажил байсан. Тэгээд уулын нэг 2 3 хоногоос аймаг орё гэж бодож байсан чинь ингээд мик юм болсон. Тэгээд өнөөдөр явахгүй болохгүй юм шиг байна. Тэгээд аймаг орж шинэ мик авнаа. Мик зардаг газар аймагт байдаг л байгаа та. Тэгээд аймгийн төвөөр явж бичлэг хийнэ. Яа, олон хүний донд бичлэг хийх ямар байдаг вэ? Амар эвгүй байхаа. Тэгээд олон хүний тэгж ичээд бичлэг хийгээч болтох энэ бичлэгийг нэг жоохон урт болгоё да. Энэ бичлэг жоохон урт болчихсоо. Уул нь би яг бичлэгээ урт болгоё гэж боддог л доо. Гэхдээ яг ингээд 20 минутын бичлэг аваад эдитлэл гаргахаар ингээд 2 минут болчиход байгаа байхгүй. Энэ бичлэгийг урт болгох гэж хичээнэ. За одоо явцгаая. За аймагт ирчлээ. Одоо эхлээд явартаж нэг юм идчихэд тэгээд ажлуудаа амжуулъя. Хамгийн түрүүнд нэг миктэй болё. Энэ газар одоо мик байдаг л байгаа та. За нэг юм миктэй болсон. Уул нь DJI миктэй болмоор байсан. Данч олдсон нь энэс өөр үндэл мик алга. Хотод явж байхдаа дажгүй мик болдог байж. Одоо нэг малгай аваад тэгээд нэг Монгол цамц аваад тэгээд нэг өмд авал болоо дөө. За авах ёстой юм удаа авчлаа. За нэг юм Монгол цамц авлаа. Тэгээд нэг юм өмд. Энэ болохоор нөгөө энэ микний одоо хайрцаг гэрн байгаа. Одоо эндээс нэг ус ундаа тэгээд нэг жоохон амттай маагаар идөө. Одоо аймагт байдаг хамаатны дот чонох гэж байна. Тэгээд уул нь өнөөдөр ажлын өдрөөс бол бүх ажлаа зохицуулчаад явчих байлаа. Тэгээд би нөгөө жолоон цух гэж байгаа байхгүй. Тэгээд заавал ажлын өдөр ирж бүртгүүлдэг гинэ. Одоо тэгээд маргааш очиж бүртгүүлэх гэсэн. Би одоо нөгөө хамаатныхтай ирсэн байна. Тэгээд одоо унтлаа. Өглөө болсон. За өглөө болсон байна. Одоо энийг бөглүүлэх гээд эмнэлэг зэрэг ирчихсэн байна. За өдөржингөө эмнэлэгт очирлоод тэгээд нөгөө жолооны сургалтын газрыг хайж төөрч мөөрөөд тэгж явсан чинь явартаж нэг юм ажлуудаа ингээд бүгдийг намжуулчлаа. Одоо тэгээд манай бичлэгч гэсэн одоо ингээд бичлэгээр нь одоо ингээд дуусах хэдэ одоо жоохон гадар зугаалнаа.